Сайн байцгаана уу сонсогчд болон үзэгчдээ тархины халаас нэвтрүүлэхээ дараагийн дугаар уулзж байгаад баяртай байна. Өмнөх дугаар дээр хэлсэнчлэн бид бүхэн энэ удаад хүүхдийн анхаарлыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцахаар сэтгэл зүйч Даримаг урьж оролцуулаад байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За та юун төрөнд манай үзэгч сонсогчдод өөрийгөө танилцуулахгүй юу? За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Дарима гэдэг. За би судлаачаас мэлхийн сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач юм хүн байгаа. За тэгэхээр яг хуу манай нэрийн хүмүүс сонсоод ингээд ямар сонир нэртэй ингээд гайхаад байдаг тий. Тэгэхээр манай яг хуу ерөнхийдөө нөгөө хүүхдийн яг хүүхдтэй ажилдаг. За тэр дундаа нөө танин мэдгэн процесс дотор одоо хүүхдийн анхаарлыг судалдаг. За бүр тэгээ сайн ярих юм бол яг нь ADHD буюу анхаарал дутмагших хэд хөдөлгөөнд хэмжигтэй одоо хүүхдүүдтэй ажилдаг, сургалт тренинг хийдэг, судалгаа боловсруулдаг нэг юм байгууллага байгаа. Тэгэхээр яг энэ онцлог дээр толгуурлаа таныг одоо ирсэн байгаа. Би бас яг сайн мэдгүй байдаг байсан гэж магадгүй. Гэхдээ яг ADHD-тэй хүүхдтэй ажилдаг. Тэгээд ялангуяа хүүхдийн анхаарал төвлөрөлт гэдэг зүйл дээр ингээд наривчлаад ажилдаг, судалдаг юм хүмүүс их цөөхөн санагддаг байсан. Тэгээд танай байгууллагыг ингээд ажиллаж эхэлсэн гэдгийг сонсоод өө ямар сайхан мэдээ вэ? Яг эн чинь хүмүүст аюу хэрэг ингээд болдог. Хүмүүс өөрийнхөө хүүхдийг ADHD-тэй болов уу, үгүй болов уу? Ер нь л манай хүүхний юм доктор үг ингээд байнга ярьдаг хэрнээсээ хэнийг санал болгох вэ гэхээр ингээд хүн байдаггүй байсан юм зүйл байгаа. Тэгээд танай байгууллагыг ингээд нэгдсэн маш их одоо олзуурхвштай ингээд хандсан маш сайхан байсан. Тэгэхээр хоёлаа яг үүнээс одоо яриагаа хийе. Анхаарал гэхээр одоо хүн болгоно л анхааралтай бай. Анхаарал чухал шүү гэл ингээд багаасаа сонссон зүйл. Гэтэ яг яаж чухал юм бэ? Үнэхээр анхаарал төвлөрөлт сайтай байх хэрэгтэй юм уу? Түүнийг заавал хөгжүүлэх хэрэгтэй юм уу гэдгийг хариултыг сайн мэддэггүй зүйл байна. Тэгэхээр энэ тухай хэлээ яриад эхлэдэг. Тэг яг уу яг энийг хэдүүлээ ярихын тулд ер нь анхаарал гэж яг юу хэлээд байгаа. Яг ингээ хүмүүс ингээ анхаарал гэдэг нь ихээр за ямар нэгэн зүйл анхаарлаа төвлөрүүлэх юм байна гэж ойлгоод байдаг тий. Тэгэхээр ер нь л анхаарал гэдэг хүн өөрийнхөө бодлоо, мэдрэмжээ, сэтгэл хөдлөлөө тий тодорхой нэг зүйл төвлөрүүлэх. За мэдээж төвлөрсний дараагаар бол үүн дээр мэдээж тодорхой хэмжээр ач холбогдол гаргах гэдэг юм уу тий. Тэр зүйлүүдийг яриад байгаа. Тэгэхдээ ганцхан төвлөрөлт гэдэг зүйлийг тусгаж одоо тий ганцхан анхаарал төвлөрөлт гэж одоо онцгойлж авч үзэх нь чухал уу гэд бас тэр нь чухал. Тэгэхээр анхаарал маань дотор анхаарлын чанар гэж ярьж байна л да. Анхаарал төвлөрөлт, анхаарал хуваарлалт, анхаарлын шилжид гэдэг энэ зүйлүүдийг анхаарлын багтаамж гэдэг ойлголтуудыг ерөөхдөө бол одоо бүхэлд нь авч үздэг. Энийг бол анхаарлын чанар гэдэг байгаа. Одоо төвлөрөлт маань хүртэл ороо явж байна тий. Тэгэхээр яг нөгөө нэг анхаарлаа сайн төвлөрүүл гэдэг. Гэтэл бас эсэргээр анхаарлыг хэд төвлөрүүлэх нь одоо насанд одоо хүмүүст болон хүүхдүүдэд маань бас энэ маань асуудал үүсгэж байдаг гэсэн. Анхаарлын өөрчлөлтийг үүсгэдэг гэсэн үг байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр бид нар анхаарлын төвлөрөлтийг сайжруулахаас гадна нөгөө нэг анхаарлын хуваарлалтаа юу бид бас сайжруулах хэрэгтэй. Одоо яг бид нар дээр ингээ ирж байгаа хүүхдүүд дээр ингээл ажиллаад үзэхэд бол зарим хүүхдүүдийн маань хувьд бол анхаарал нь хит нэгэн төвлөрчөөд одоо жишээлбэл одоо багш хичээл ингээ орж байхад хийж байгаа зүйлдээ төвлөрчөөд одоо бид нар анхаарлаа хуваарлах шаардлагатай эсвэл анхаарлаа шилжүүлэх шаардлагатай байдаг тийм үү. Гэтэл тэр процесс алдагдсан хүмүүс бас байгаад байдаг ч юм уу. Одоо насан турш ч гэсэн байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар анхаарал төвлөрөл чухлын хувьд бол чухал. Гэхдээ үүний хажуугаар анхаарлаа хуваарлах шилжүүлэх процессыг сайн мэддэг. Тэгэхээр саяны одоо ярьсан хэсэг дээр нэлээд ингээд ойлголтууд яригдлаа шүү дээ. Хүмүүс ихэвчлэн юу гэж ойлгоод байдаг вэ гэхээр анхаарлыг бол сургатай холбоотой биднэрт хэрэгтэй юм чадвар гэж ойлгодог. Анхаарал төвлөрөлт сайтай авах юм бол хичээлдээ одоо сайн сурч гэдэг юм зөвхөн энэ хүрээнд л ойлгоод байдаг л да. Тэгсэн чинь анхаарал хуваарлалт, шилжилт, тэг анхаарал чухал гэхдээ бас ингээд хэд одоо нэг юм дээрээ төвлөрөөд ээж болохгүй гэдэг чинь. Тэгэхээр маш олон ингээд ойлголтуудыг нэрлэе гэж бодож байна. Тэгэхээр анхаарал маань яг бидний өдөр тутмын амьдралтай яг юугаараа ингээд холбогдсон юм бэ? Үнэхээр тэгж ганц зөвхөн сургатай холбогддог зүйл юм уу үгүй юм уу? За бид нар яг ер нь бол хүн болж байгаа юм чинь суурин суралцах процессыг эхэлж штэ тий. Тэгэхээр бол анхаарал хамгийн чухал зүйлүүд бидний нөгөө нэг амьдралын чухал суралцах, за бусадтай харилцах гэдэг ч юм уу тий. Эдгээр бүх зүйлүүд ерөнхийдөө ач холбогдолтой гэсэн үг байна. Магадгүй одоо бид нар одоо ажил насан турш хүмүүсийн хувьд бол тий ажлын байрандаа гарчаад одоо хамт олонтой байлаа тий. Гэтэл бидний анхаарал төвлөрөхгүй эсвэл анхаарлаа хуваарлаж чадахгүй анхаарлын ямар нэгэн асуудалтай байх юм бол магадгүй тэр хүн нөгөө нэг амжилт гаргахад
амьдралдаа амжилт гаргахад магадгүй бусад хүмүүстэй нөгөө нэг эерэг харилцаанд ороход тэр маань сөргөөр нөлөөлөд байдаг гэсэн үг байна. Тэгэхээр бид нар нөгөө нэг юм гэр бүлийн харилцаач вэ, одоо нэг хүн хоорондын харилцаач вэ, тий одоо магадгүй ингээ гудамжинд явж байгаад нийгмийн харилцаач вэ, энэ болгоо маань хүний нөгөө нэг анхаарлын төвлөрөлттэй анхаарлаа сайн төвлөрүүлэх юм процесстэй бол холбогдно гэсэн үг байна. Магадгүй нөгөө би ингээл айгүйх яарсан, сандарсан тий тэгээд нөгөө нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх юм бол магадгүй би нөгөө ажил дээрээ байнгын алдаа дутагдал гаргах, магадгүй би гудамжинд явж байгаа хин нэгэнтэй маргаалдах тий нөгөө хүний үгийг анхаар сонсоогүйгээсээ болоод тэр нөгөө одоо бусад хүмүүстэй сөрөг харилцаанд орох, маргалдах гэдэг юм уу тий эдгээр юм сөрөг зүйлүүдийг үүснэ гэсэн үг байна. Тэгэхээр бол анхаарлал ерөөсөө бидний амьдрал ингээл байнгын л дагаж авч байдаг зүйл. Бид нар яг ихэвчлэн хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр одоо амжилт гаргахад юм эсвэл хичээлээ сурлагадаа сайжруулахын тулд бид нар анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэж яриад байдаг. Гэтэл бидний амьдралын нэг өглөө босох, хувцас өмсөх, шүдээ угаах, за магадгүй өглөөний цайгаа уух гэдэг юм уу те. Магадгүй бид нар автобусанд унаанд суух, хүмүүстэй харилцах, сургууль дээр очих гэдэг юм уу. Энэ бүх процесс ерөнхийдөө л анхаарал маань дагалдаад явж байдаг гэсэн үг байна. Одоо жишээлбэл хэдүүлээ юун дээр жишээ авч болох юм. Өглөө босчоод бид нар шүдээ угаадаг тий шүдээ угаах хоорондоо ганцхан шүдээ угаадаг бас нэг зарим ажлуудыг амжуулдаг тийм үү. Тэгэхэд бид нар энд нэг анхаарлаа хуваарлах гэдэг юм уу нэг доор олон ажлыг зэрэг хийх тохиолдол байдаг гэсэн байна. Энэ маань нөгөө анхаарлаа хуваарлалтыг хэлээд байгаа хана тий. Гэтэл яг би жишээлбэл өглөөний цайгаа уужгаад за хүүхдийнхээ хувцсыг өмсүүлээ гэх юм уу те. Ингэнгүүт нэг тодорхой нэг зүйлсээс би анхаарлаа шилжүүлээд бусад зүйлүүдийг хийж байна. Анхаарлын хуваарь тэгвэл нэг зэрэг олон зүйлийг хийгээд байгаагаараа ялгаатай. Тэгэхээр бол зайлшгүй бидний өдөр тутмын амьдралд бол яг энэ л хэрэгтэй. Одоо дагалдаж яваад байгаа суур зүйлүүд байгаа байхгүй. Тэгээ бид ч гэсэн яг нөгөө миний хувьд ч гэсэн сүүлийн үед ингээл анхаарал руу хүчтэй орж ин л да судлаад одоо хүүхдийн сэтгэл зүйч хийжсэн ч гэсэн тэнгүүд энэ анхаарал чи бидний бүхэл зүйлийн эхлэл юм байна штэ гэж ер нь бол хараад байгаа. Өмнө яг мэдчихсэн боловч тогтдойлоо нөгөө нэг ерөнхий байдлаар нь бид нэг биевэл яг ингээл сонсож те ажилдаг байсан юм байлээ. Одоо яг нарийн судлангууд яг л бид нарын зөвлөө босгоос эхлүүлээд унтах хүртэл бүхэл процесс анхаарал маань яригдчихэж шүү дээ. Анхаарлыг хуваарлаад байгаач бид нар өөрсдөө мэдгүй тэгсэрнээсээ хуваарлал яваадсан байна. Машин барихад анхаарал хэрэгтэй, хүмүүстэй харилцахад анхаарал хэрэгтэй, нөгөө үнэ одоо анхаарч сонсно гэж бид нар ярьдаг. Одоо гадаа гудамжинд алхаа явж байхад хүртэл хүн өөрөө болгоом цэрэмжтэй байхад хүртэл анхаарал маань ингээд одоо чухал нөлөөтэй болоод эхэлж шүү дээ. Тэгээд нөгөө сэтгэл зүйн тайван одоо бид нар аягүй өсөөлүүд хүмүүс сэтгэл зүйн тайван байдал гэж ярьж штэ. Ерөөсөө л анхаарал төвлөрөлт гэдэг бол ер нь хүний сэтгэл зүйн тайван байдалтай чухал холбоотой байхгүй юу? Анхаарлаа маш сайн төвлөрүүлээд харилцаанд орох, аливаа ажлыг хийнэ гэдэг мал хүний нөгөө сэтгэл зүйн тайван байдал, сэтгэл санаа тайван байх л чухал бас зүйл болоод байна л да. Тий. Одоо сүүлийн үед ингээд хүмүүсийн яриан дунд ч юм уу одоо телевизийн нэвтрүүлэг янз бүрийн контентууд за бас анхааралтай холбоотой юм номнууд ч гэсэн ер нь их гараад эхэлжээ. Тэгээ эдгээрийг хараад хахаар нийтлэг ингээд хэлж байгаа зүйлс нь юу вэ гэхээр бидний одоо амьдарч байгаа энэ орчинд чинь ингээд одоо хүрээлэн байгаа энэ бүхэл зүйлс хөгжиж твшгийн хэрээр нөгөө талаараа хүмүүсийн анхааралд нөлөөлөд байна гэдэг зүйлийг нэлээд ярьж байна те. Одоо хэрглэж байгаа компьютер утаснаас эхлүүлээл бидний ингээд амьдарч байгаа одоо орчны дуу чимээгэл анхаарал их нөлөөлөд байна гэдгийг л их яриад байна л да тий. Тэгэхээр та бүхний хувьд одоо жишээ нь ийм анхааралтай холбоотой жишээ нь судалгаа хийж байгаа юу? Ер нь ингээд нийтлэгээр нь хүмүүсийг аваад үзэх юм бол анхаарал нь ер нь ямар байгаа гэж хэлж болохоор байгаа вэ? Яг бид нар нөгөө ихэвчлэн хүүхдүүдтэй ажиллаж байна л да. Тэгээд хүүхдүүдтэй ажилтаа бид нар хүүхдийн ажиллахын тулд мэднэ анхаарлыг судлах зайлшгүй шаардлага байгаа. Тэнгүүд яг дийлэнх маас нь анхаарал төвлөр сул хүүхдүүд маш их байдаг. За жишээлбэл одоо манайд ирж байгаа ихэнх хүүхдүүдийн хувьд бол одоо эцсийнх нь сургууль дээр ерөөсөн анхаарал нь төвлөрч өгөхгүй байна. Хэд хөдөлгөөнтэй байна гэдэг асуудал яригдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр одоо хүүхэд сургууль дээр одоо хичээл цуулаа тийм ихний хичээл орлоо гэж бодоход ерөөсөө л ихний 1-2 юм 3 минут бүр одоо яг нөө эдээжтэй буюу анхаарлын бүр асуудалтай өөрчлөлттэй хүүхдийн хувьд бол 1 минут зүгээр ингээд анхаарлаа төвлөрүүлж чаддгүй гэсэн үг байна. Тэгэхээр ер нь бол анхаарлаа хүмүүл одоо тэр хичээлийг сурыг тийм мэдээ гэсэн хүсэлтэй байх юм бол зориг тэмүүлэлтэн анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй нэг асуудал байгаа даа. Яг одоо бид нар энэ дээр нөгөө нэг анхаарлын өөрчлөлтөө болон зүгээр энгийн анхаарал одоо анхаарал төвлөрдгөө хүүхдүүд гэж бас байна штэ тий. Эдээжтэй гэж яриад байгаа. Эдээжтэй хүүхдүүдийн хувьд л ерөөсөө л зоригтойгоор тэр ямарваа нэгэн зүйлийг анхааргаад хэцүү байдаг гэсэн үг байна.
байна. Гэхдээ одоо хүн болгон л анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, анхаарлаа хуваарлж чадахгүй тодорхой нэг стрессээс үүдэлтэй тийм юм асуудлууд байдаг гэсэн үг байна. Тэгэхээр энэ хоёр бол хоорондоо жоох ялгаатай гэж ойлгож байна. Одоо нөгөө нэг ихэнх эцэгчүүд орж ирэл манай хүүхд юусэн ингээ анхаарлаа төвлөрдгөө хичээлээ ингээ сайн ядгүй яг эдээчтэй байна гэл тийм танаа пэйж ууцнаас ингээ хараад ирлээ гэд. Гэтэл энийг нөгөө нэг ялгаа цагийг гаргаж ойлгох гэдэг бол аягүй чухал байгаа гэсэн байна. Эдээчтэй гэдэг хүүхдүүд бол одоо арай өөр анхаарлын арай өөр үзүүлэлтийг бид нар авч үзсэн гэсэн байна. Зүгээр хүний анхаарал төвлөрөхгүй байна гэдэг маань тодорхой нэг хэсэг хугацаанд явж байна. Гэхдээ энийг нөгөө нэг одоо юу гэдэг өөрийн сэтгэл зүйн байдал, сэтгэл санаагаа тайван байлгахгүй ч гэдэг тайван байлгахгүй одоо юу гэдэг сэтгэл зүйн байнгын докторгүй байдал гэдэг маань магадгүй энэ явандаа анхаарал өөрчлөлт үгүйсэхгүй гэсэн үг байна шүү дээ тий. Тэгэхээр яг хуу одоо сүүлийн үед бол хөвчлэн анхаарал төвлөрөлт сул байна гэж орж ирээд байдаг. Ерөөсө 1 минут ч анхаарлаа төвлөрөхгүй байна. Хамгийн ихдээ 5 минут төвлөрүүлж байгаа яах вэ гэдэг юм зүйлүүд ярьж ирж байна. Насан туршидтын хувьд бол ерөөсөө л ажлын байран дээр очиод юм хийх гэдэл хаанаасаа юугаа барьж авахаа мэдэхгүй асуудлууд гарч ирдэг. Тэр яг энэ асуудлууд. Тэгэхээр ер нь бол яг төвлөрөлт гэхээсээ илүү бас л нөгөө анхаарлаа хуваарлалтай гэж чухал байгаад байгаа. Их хвчлэн л яг энэ асуудлуудаар л орж ирдэг. Хүүхдтэй л яг насан туршидтуул яг энийгаа нэг юм за би стрессдчлээ, ингэчлээ л гэж байгаа оловч энэ дээрээ ямар нэгэн тохирох арга хэмжээ авдаггүй гэсэн үг байна. Тэгээ түрүүнөө технологи гэж хэдүүлээ ярьлаа шүү дээ. Тэгээ одоо нөгөө орчин гэж ярьж байна те. Одоо жишээлх юм бол нөгөө нэг хүүхдүүд маань эцэгчүүд одоо гар утас таблет те сошиал орчинд ингээд маш их ингээд цагийг өнгөрөөдөг болоод байгаа байхгүй юу. За жишээлбэл одоо ковидоос хойш бидний одоо ихэнх ажлууд маань бол гоё онлайнаар явдаг, онлайн уулзалт хийдэг ч гэдэг юм уу. Зарим нэгэн хичээл одоо ханиа том одоо дэлгэрсэн үед бол онлайнаар явдаг ч гэдэг юм уу те. Энэ бол нэг талаасаа харахад бол бид нарт нөгөө эерэг өөрчлөлтүүд байгаа байхгүй юм гэдэг те. Орчин үетэйгээ хөлнөөлж нийлүүлж гин. Бид нар ч заавал танхимаар уулзаал те. Танхимаар хүүхдүүд ингээд суралцах шаардлагагүй юм байна. Онлайнаар сурах боломжтой гэдэг юм эерэг зүйлүүд байна. Гэхдээ үүний хажуугаар нэг сөрөг буюу саар зүйлүүд бас их байгаад байдаг гэсэн байна. Одоо яг энэ дээр ирж байгаа ажиллаж байгаа хүмүүсд ингээ хараад үзэхэд бол маш их нэг юм дэлгэцийн хамааралтай хүмүүс ирдэг. Тэгэхээр энэ юу хэлэх гээд байна гэхээр яг энэ нэг анхаарал төвлөрөлттэй холбоотой асуудлууд ерөөсөө хэд удаан нэг тэр дэлгэцний ард суух. Тэгээ дээрэс нь одоо хүүхдүүд бол нэг юм богино хэмжээний юм контент ч гэдэг юм уу рeel үздэг тий. Энэ маань бас нэг хүүхдүүдийн анхаарал төвлөрөлтөнд маш их сөргөөр нөлөөлдөг гэсэн үг байна. Тэгэхээр бол яах ёстой вэ гэхээр одоо эцэгчүүд бол яг нэг дэлгэцтэй нэг сошиал хэрэглэн дээр ерөнхийдөө хяналттай байх гэдэг. Бүр үзүүлэхгүй биш байхгүй. Энэ бол нэг талаасаа сайн байхгүй үзэх, суралцах тий. Нөгөө талаасаа бол нэг хитрхи удаан сууна гэдэг нь л хүний анхаарал төвлөрөлт. Тий анхаарал хуваарлалтанд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа зүйл гэсэн байна. Тий. Би одоо яг танаас дараагийн асуултаараа энийг асуух гэж байлаа л да. Тэгээ саяны одоо нэг асуудлууд ярьж байсан учраас яалтгүй яригдлаа. Эдээчтэй гэж ярьж тэ монголчууд бол анхаарал тутмагшил хөдөлгөөнт хэмгэг гэж нэрлэдэг даа. За зарим хүмүүсийн хувьд бол яг аль биесээр онцлуулсан хүмүүс байна. Зарим нь болохоор жоохон ингээд докторгүй байгаад ирэхээр л би эдээчтэй юм байна гэл ингээд заримдаа жоохон юм шок яриа энтерч болгоод байгаа юм тохиолдод байна л да тий. Гэтэл яг энэ ч өөрөө тохиромжтой мөг гэл бас нэг дараагийн асуудал. Гэхдээ гол нь танаас суух гэдэг юм ингээд одоо магадгүй стресснээсээ болоод хүн ингээд юм анхаарал төвлөрөхгүй байгаа нэг тохиолдол байна. Эдээ штэ гэдэг тохиолдол. Энэ хоёр яг юугаараа ялгаатай юм бэ? Яг юугаар нь жишээ нь хүнийг эдээ штэ байж магадгүй юм байна гэж ажиглаж анзаарах хэрэгтэй юм бэ? Яг гоо. Энэ бол айгүй чухал асуудал л та. За эдээчтэй гэдэг нь түрүүнд би хэлсэнтэй ерөнхийдөө нэг юм анхаарал талаас ярих юм бол зорилготойгоор тухайн зүйл анхаарлаа ерөөсө төвлөрүүлж чадахгүй. За хэд хөдөлгөөний талаас ярих юм бол одоо нүд ирэмхийн зур докторгүй байх тий одоо юу гэдгийг юм манайхан ч юу гэж яриад идлээ өрөмний үлчиг одоо яг тэр тэгээд эдээчтэйгийн бас яг энэ хоёртой зэрэгтэй анхаарал төвлөрөхгүй байх тий анхаарлын тутмагшил за хэд хөдөлгөөнт гэдгийг хажуугаар юу орж ирдэг вэ хурцтгэл хөдөл ороод ирдэг гэсэн байна. Бодлогогүй зан төлөв энэ төр гарч ирдэг гэсэн байна. Энэ юу хэлээд байна гэхээр одоо нөгөө хүүхэд маань анхаарал төвлөрөхгүй хэд хөдөлгөөнтэй байдлаасаа хажуугаар нь нөгөө нэг юм болчмгүй зүйлүүдийг маш их хийдэг. Одоо жишээлбэл энэ ингээ халуун ус байлаа гэж батгаад те энэ халуун за халууныг мэдж байгаа ч гэсэн энэний дараа болох процесс юу вэ гэдэг ерөөсөө
тунгааж чаддаггүй гэсэн. Одоо тунгаахан суул гэсэн үг, удаан гэсэн үг байна шүү дээ, тий. За энэ халуун шүү, бидний хувьд бол энэ халуун шүү. Энд гараад үрчих юм бол миний гар гэмтэн, гэмтчээрээ одоо надад энэ бол аюултай гэдэг зүйлийг ингээд тохио ирэл тархиндаа ирэл бид нар ингээд түрхэн шуурхаа ингээд боловсруулаад авч штэ тий. Яг энэ хүмүүсийн хувьд бол яг бид нар усан дээр л жишээ авч чинь тий. Юу вэ гэхээр халууныг мэдж байгаа боловч шууд гараад үрэл аавна. Цаашаа болох процессыг яг нь тунгааж боловсруулах нь тархинд жоо удаан явагддаг гэж ойлгоолгаад энгийнээр хэлбэл тэгж ойлгоно гэсэн үг байна. Магадгүй ингээд явгууны замаар гарахгүй те гудамжинд явж байгаад ингээд машин замаар шууд ингээд гарах. Энэ ямар аюултай гэдгийг ерөөсөө одоо ухамсарлаж чадахгүйгээр тэр процесс нь удаан явагддаг гэсэн үг байна. Хизээ хойно одоо шүргүүлсэн ч юм уу, гэмтсэн хойно ингэхээр ингэдгийм байж та гэдэг зүйлүүд явагддаг гэсэн байна. За мөн дээрээс нөгөө бие хянах чадвар сул гэдэг гэсэн байна. Шууд уурлаад зохиж авах те одоо хин нэгний биед хүрэх энэ одоо жишээлбэл надаас ахмад хүн байна, энэ миний дүү байна ч гэх юм уу те би найз маань юм байна, би хүний бид хүрч болохгүй штэ гэдэг зүйлийг нь контролгүй байдаг гэсэн үг байгаа наа. Гэтэл эсэргээрээ бид нар зүгээр анхаарал төвлөрөхгүй байхаар яадаг стрессдгээрээ те магадгүй чи одоо өөрөө стресслэй гэж бодъё л та байна тий. Стресстэнгүй чиний анхаарал төвлөрөхгүй байхад яг ямар арга хэмжээ авдаг вэ? Угаасаа ер нь ингээл стресстэнүүд нэг ажиллаа хийхэд хүртэл хэцүү болчдөг шүү дээ. Ингээл машин барьж яхад хүртэл ингээл айгүйх анхаарал ингээл сарнаал гэнт нэг өөр бодол ингээл орж ирцэн тэгснэ. Юу вэ машин барьж байгаа шүү дээ гэдгээ хүн жишээ сандаг ч юм уу. Эсвэл нэг ингээд хийх ёстой юм хийгээд сууж илээ гэхэд ерөөс ингээд дуусгаж чадахгүй ингээд байдаг ч юм уу тий. Тэгэл юм болгонд утасны ингээл notification ирэх болгонд амархан тэрэнд ингээл сарнаад идэг ч юм. Нэг иймэрхүү байдлууд ажиглагдаад идэм шиг санагддаг. За тэгээд тэр үедээ яаж хэрэгтэй вэ гэхээр за юутаач би байнга юм биш байдаг л гэдгээ бодож байгаа эхлээд би байнга юм биш байдаг. Тэгэхээр би юу хийх үү гэд бодонготой за нэг тайвшруулах нэг арга хэмжээ авъя. Наанд жил нэг ус уугаатыг тэгэх юм бол нэг арай гэдэг 50 болох гэдэг тийм. Эсвэл бүр ингээд үнэхээр тэр ажлыг ингээд хийж чадахгүй ч юм уу юм байгаа бол за ингэж өөрийгөө зоож хахаар түр хідэн цаг ч юм уу тийм. Эсвэл маргааш болгож хойшлуулахаар ойл за маргааш болъё гэдэг ч юм уу. Яг үнэ. За одоо яг л эндээс бид нар ялгаа нь харагдаж байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр яг эдээжтэй хүмүүсийн за хүүхэд нас нүрсэн хүмүүс ялгаагүй шүү тийм. Эдээжтэй хүмүүсийн гол одоо бид нар энэ за би эдээжтэй байна гэдгийг харах зүйл нь энгийнээр харах зүйл нь юу вэ гэхээр тэр илрээд байгаа шинж тэмдгүүд анхаарал төвлөрөхгүй байх одоо нэг юу гэдэг олон ажил эхлүүлчихэд дуусгаж чадахгүй байх тий. За өөр юу одоо нэг байнгын доктор суурьшлаа сууж чадгаа байн хөлөө хөдөлгөх санал дээр байг ингэж хөдлөх тий. За одоо өөр ингээд маш олон шинж тэмдгүүд байгаа шүү дээ. Жишээлбэл анхаарал төвлөрөлт нисэн шинж тэмдэг, хэд хөдөлгөөнд нисэн шинж тэмдэг. За тэнгүүд эдгээр шинж тэмдгүүдээс доор хаяж 6 тухайн илэрх хэрэгтэй байхгүй. Одоо бид нар ч одоо янз янзын юунууд байдаг шүү дээ. Сэтгэл готрлын үе та одоо ингээд өөрийгөө үнэлэхэд те эдгээрээс тэдний илрүүл гэж ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан 6 болон түүнээс дээш нь. Гэхдээ за энэ надаа 6 нь илэрчлээ гэж бид нар ч харахад илэрдэг. Гэхдээ энийг яг яаж авч үзэх вэ гэхээр энэ нь 6 сар болон түүнээс дээш хугацаанд таны амьдралд байна уу гэдгийг бодно. Тогтмол. Тэгээд түүнийхээ хажуугаар таны нөгөө ажил болон хичээл сурлагад амьдралд чинь байнгын сөрөг асуудлыг дагуулж ийн үү гэдгийг нь бид нар бодох хэрэгтэй байна. Тэгжээж бид нар эдийчтэй юм байна. Эсвэл бид нар яах нь би зүгээр л миний нөгөө стрессээс болоод анхаарал төвлөрөхгүй байгаа гэдгийг ялгаж болно гэсэн үг байна. Одоо чиний хувьд сайн ярьж штэ. Жоохон завсарлага авъя. Байнга тэгдэггүй штэ. Өнөөдөр ингээд магадгүй нөгөө айгүй ажлын ачаалаас болоо стресстэд төлөхгүй байж болно тийм үү. Гэтэл энэ маань болохоор маргааш нь зүгээр 2-3 сар зүгээр явдаг. Энэ бол хаяа тохиолддог зүйл байхгүй. Гэтэл яг нөгөө эдээжтэй хүмүүсийн хувьд бол энэ нь байнгын гэдгээр ялгаатай. Гэхдээ байнга 1-2 биш 6 болон түүнээс дээш шинж тэмдэг илэрх ёстой л гэдэг үзээд байгаа. Тэгэхээр насан туршид жишээлбэл ямар шинж тэмдэг илрээд байна гэхээр байнгын ажилласаа хоцордог. Одоо ингээд хоцронгуудаа жишээлбэл орж ирэхээр тэрнээс санаа зовдгоо. Дийлэнх нь штэ тий зарим нэг нь санаа зовдөг л ахал та дийлэнх нь тий би хоцорчлоо. За гэт ингээд содож юу тэр нөгөө нэг хоцорно гэдэг маань тухайн байгууллагад ямар одоо асуудал үүсэх, тухайн хүний өөрийнх нь хөгжихэд те карьерт ч гэдэг юм ямар асуудал үүсэж байгаа юус тунгаадгүй. За ах те гэд нэг тоодгүй. За тэгээд жишээлбэл нөгөө нэг удирдлагаас ч юм өөрөг даалгавар өгөн те. За энийг ингээ 2 хоногийн дараа өгөөрэй. Энэ төлөвлөгөөгөө хийгээрэй гэхэд одоо нэг дор тэр хүнд маш олон өөрөг даалгавар өгөхөд ерөөсөө аль нь хийж чаддаггүй гэсэн үг байна. Тэ юу хийх үү, хаанаас нь барьж ихээ мэдгүй. Тэг маш олон зүйлийг сонсчоор аль нь ч тогтоож авч чаддаггүй гэсэн үг байна. Тэгэнгүүт нөгөө нэг ажил нь одоо амжилттай явах те
энэ зүйлүүд нь ерөөс алдагдаад эхэлждэг гэсэн үг байна. Тэгэнгүүт үүнээс болоод нөгөө тухайн хүн сэтгэл готрах те стресс, депресси асуудал ерөөдөө үүсч эхэлдэг. Магадгүй түнжил үүний хажуугаар нөгөө нэг юм төвшүүр ганцаардыг айгүйх мэдэрдэг гэсэн үг байна. Хинч намайг тоохгүй байна. Хүн болгоно намайг ингээ те одоо юу гэдгийг чи болохгүй байна гэдэг зүйлийг хэлдэг. Яг үнтэй адилхан хүүхдэд бас яг энэ зүйлүүд илэрдэг гэсэн үг байна. За яг сургуулийн орчинд дэлгэнгээ аваад үзгээл эдээчдийн хүүхдүүдийн хувьд бол танаа хүүхд болохгүй байна. Өө бата бойл, батаасуу, бата инг гэж бүх зүйлүүдийг хэлдэг те. Бата наашаа хаар гэдэг. Гэтэл одоо магадгүй өдөр хичээл ингээ сууж хахад бүтэн 7 цаг суухад тэр хүүхдийн нэр хэдэн удаа гарах уу? Дуудагцаараа байгаа сүлдээ бүр тоохооч үлдэг. Ингэж л байдгийн ингээ те. Зарим хүүхдүүд маш эмзгээр хүлээж авна. Би л болохгүй юм байна. Намайг л ингээд энэ ч гэдэг юм уу те. Тэнгүүд энэ нөгөө нэг асуудлаасаа болоод сэтгэл гутрал, түгшүүр, ганцаардал гэдэг зүйлүүд маш их үүсдэг гэсэн үг байна. Тэгэхээр дагуулад бас дараагийн юм сэтгэл зүйн асуудлуудыг нэгсэндээ гаргаж ирээд байна гэсэн үг байна шүү дээ. Одоо ADHD-тэй холбоотой нэг өмнө нь ийм зүйл сонсч ирсэн л да. Одоо саний жишээн дээр ч гэсэн ингэж байна. Байнга ингэж дуудагцаараад тэгээд хүмүүс нэг юм нэр хоч өгчдөг, муу сурдаг хүүхэд. Эсвэл хамгийн сахилгагүй хүүхэд гэдэг чинь ингэ нэр хоч өгчдөг. За тэгснэ яагаад ийм хүүхэд бий болж ийнэ? Яагаад ийм хүмүүс ийм болоод байна гэдгийн ингэ шалтгааныг одоо хүмүүс ярьж байгааг сонссон байхгүй. Тэсэн чи зарим нь болохоор утас их үзүүлээд байл юм болчт юм аа гэж ярьж байна. Зарим нь болохоор ерөөсөө хүмүүжлийн л асуудал шүү дээ. Тэ аав ээж нь баг сайн харахгүй байгаад тасаргаад эсвэл аав ээж нь маш ингээд хатуу чанга ингээ байсараад хүүхдээ юм болгочих жаахгүй юу гэл ингээл айгүй ихтгэлтэй ярьж байгаа энэ тохиолдлуудыг сонсч ирсэн л та. Тэгэхээр яг ADHD-г үүсгээд байгаа тэр шалтгаанууд нь ингээд юу байд юм бэ? Яг их үүсвэр гэх юм уу? За тэгэхээр нөгөө ADHD-гийг бол одоо дэлхийн нийтэд яг энэ зүйлээс боллоо гэдэг зүйл бол одоогоор тодорхой эрдэмтэд маань гаргаагүй байна. Гэхдээ тодорхой одоо юм одоо хүчин зүйлүүдийг бол дурдсан байдаг. Одоо ч судалсаар л байна гэсэн үг байна шүү дээ, тий. За ер нь бол 70% нь удамшлын хүчин зүйлээр ер нь бол ADHD үүсдэг гэж яригадаад байгаа юм л тий хүүхдэд. За түүнээс гадна юу байдаг вэ гэхээр нэг хооллолтын буруу одоо юу гэдэг юм хэрэглээ одоо буруу хооллох тий одоо юу гэдэг нийгмийн буруу зүйлүүд нөлөөлдөг. За тэгээ одоо түрүүн чинь асуулаа шүү дээ нэг гар утас их үзүүлснээс болоод гэдэг шиг тий тэр бол нэг төдийлөн биш. Харин яг нөгөө нэг юм ADHD-тэй хүүхдэд магадгүй нөгөө энэ тэр ADHD-г нь багасгах тийм анхаарал дутмагчтай байгааг нь анхаарал өдөрж чадахгүй байгааг нь сайжруулах хэд хөдөлгөөнтэй байгаа юм багасгахын оронд одоо маш их хэмжээний утас дэлгэцийн ард суулгаад байх юм бол бүр сүрэг бүр тэг хүнд одоо зүйл болж магадгүй гэж үздэг. За мөн дээрээс нь ер нь бол ADHD хүүхдүүдийн одоо энэ байгаа байд юутай холбогдож байгаа нэгээр тухайн хүүхдийн тархины үйл ажиллагаатай холбоотой гэж маань эрдэмтэд ингэ үзээд байдаг. Энгийнээр тайлбарлах юм бол одоо ингээд бид нар шийдвэр гаргах, урд тайрах болон хойд тайрах гэж явж штэ тэ хөдөлгөөнийг зохицуулах шийдвэр гаргах гэл тэ энэ донд нөгөө юм бодис гэж байдаг. Одоо юу гэж тайлбардмаар юм тэ одоо уншиг сонсогчтой тэ. За допамин бол нейроадреналин гэж бодсон. Яг энэ дааврууд байгаа тэ. Яг эний ерөөдөө нэг дутмагч дутагдaltaй байдлыг хэлээд байгаа гэсэн байна. Одоо бид нар бол түрүүнд хэлсэнтэй нөгөө энэ бол халуун юм байна гэдгийг боловсруулаад газ хүлээгээд ингээд аваад одоо сэтгэл хөдлөлөөр ч юм ямар нэгэн байдлаар илэрхийлж юм тийм үү. Гэтэл энэ хүүхдүүдийн нөгөө энэ даавар маань дутуу орчиж байгаагаасаа болоод одоо тэрийг нэг удаан хүлээж авдаг л гэсэн үг байна. Тэгэхээр нөгөө нэг тархины үйл ажиллагаа бол айгүй чухал байдаг гэж одоо эрдэмтэд бол үзэж байгаа. Тэгэхээр бол энэ нөгөө нэг за яг одоо энэ шүү, яг одоо нэг гар утас үзүүлснээс чинь л болоод байна штэ, чихэр их эзнээс болоод байна штэ гэдэг зүйлүүл дээр тогтоогүй л гэсэн үг байна. Энэ нөлөөлж болно. Тэ. Одоо тэгээ бас сүүлийн үед бол ингээ гарч байгаа эрдэмтдийн гаргаж байгаа зүйл юу гэхээр өмнө нь л яг ингээл 7 хүртэлх наснд нь ингээл хүүхдийг онцлоорой ингээл гэдэг юм бол 12 нас хүртэл ажил гэж ярьдаг. Гаргаад байгаа гэсэн байна. Одоо манай дээр бол эцэгчүүд 3 настай 4 настай хүүхдээ ингээл ADHD байна. Одоо яах вэ гэж ирдэг те. Гэтэл энэ хүүхдийг ер нь ажиглах шаардлагатай байна гэсэн байна. Яг ADHD мөн үү? Зүгээр нэг хүүхдийн өөрийнх нь насны за магадгүй нөгөө нэг нийгмийн орчны бас нэм нөлөөлөл байж болно шүү дээ. Хөдөлгөөнтэй одоо жишээлбэл дандаа ах нартайгаа байдаг хүүхэд байхад мантич хөдөлгөөнтэй л шүү дээ. Эхтэй хүүхдийн онцлог гэдэг юм уу те. Магадгүй тухайн гэр бүлийн нөгөө өөрсдийнх нь гэр бүлийн харилцаа, гэр бүлийн өөрсдийн нөгөө нэг юм хүмүүжлээс болоод
хөдөлгөөнтэй байг, анхаарал төвлөрөхгүй байх асуудал бас үүсч болно гэсэн үг байна. Тэгэхээр ер нь бол эцэгчүүдэд өгж байгаа мэдээлэл юу гэхээр хүүхдээ 12 нас хүртэл ер нь ажиглаад үзээрэй. Яаран бити хүүхдээ онцлох гээд байгаарэ, тий? Яаран битгий одоо эдээжтэй ч гэх юм ингэж хэлээрээ. Энэ хүртэл хүүхдээ ажигл магадгүй ингээд зарим нэгэн шинж тэмдгүүд нь илэрч чад алгах тохиол байна. Тэгэхээр нөгөө би хэлээд байсан тий 6 болон түүнээс дээш шинж тэмдэг 6 болон түүнээс дээш сар илрэхтэй тухайн хүүхдийн амьдралын хамгийн чухал 2 орчин буюу одоо гэр бүлд нь за магадгүй сургуульд явдаг сургуульд нь насанд хүрсэн хүн байх юм бол ажлын байранд нь ч гэх юм те байнгын асуудлыг үүсгдэг гэдгийг л бодох хэрэгтэй ахна. Цэцэрлэгтэн ч яж болно шүү дээ те байнга хүүхэд зодоох, байнга одоо юу гэдэг ангиас гарч гүйдэг ч гэх юм уу те гих мэтчлийн юм зүйлүүд. Тэгэхээр нүүн шинж тэмдгээ маш сайн анхаарад энэ хүүхэд манай хүүхдэд тогтмол илэрж гинөө гэдгийг л анхаарч байгаа гэсэн үг байна. Тий. Түрүүний яриад байгаа бол утас мутас бол яг ерөнхийдөө дагалдах те энэ хит их үзүүлэх те хит одоо донтох байдлаар олон цагаар хүүхдэд энэ байдлыг үзүүлнэ гэдэг маань л одоо тэр хүүхдийг юу гэдгийг асуудал нь улам хурцдаж байна гэсэн хэлбэр байна тий. Хэд их чихэр өгж байна гэдэг маань хурцдаж байгаа. Тэгээс бол ерөөсөө бити чихэр өг. Чихэртэй хоол, чихэртэй зүйл бити өгөөрэй гэдэг юм байхгүй шүү дээ тий. Тохируулах гэдэг маань л айгу чухал байгаа. Тий хэрэглээгээ тохируулах. Тий одоо яг энэ дээр бас ингээ хэлмээр байдаг байхгүй хүмүүс тэрний үе ихээр ингээд энэ зүйл муу юм байна гэд магадгүй одоо жишээ судалгаа гаргачлаа. За одоо утасын хит их хэрэглээл ингээд муу сөрөг нөлөөтэй байд юм байна гэдэг судалгаанууд их гарчлаа шүү дээ. Тэнгүүд тэрүүнийг хүмүүс уншингуудаа шууд хүлээж аваад утас муу юм байна. Компьютер муу юм байна гэд. Тэгтэл яг өнөөгийн ингээд бидний амьдралын орчин бидний мэдээлэл хүлээж авч байгаа зүйлс гэд эдгээр зүйлсийгээ бодох юм бол хүүхдээ ерөөсөө утас үзүүлэхгүй байна гэж байх боломжгүй байгаа байхгүй. Ангийнх нь хүүхдүүд нь цэцэрлэг дээр нь очиод ч юм уу анги дээр очиод ингэнгүүт нөхдүүд чинь уцаар ямар гоё юм үзсэн бэ гэдгээ ярьж байгаа чи би ч гэсэн үзмээр штэ л гэж хүүхэд чинь бодсон штэ тэ. Тэгэхээр нөгөө ийм зүйлсийг ингээ шууд битгий хүлээж аваарэ яг түрүүний таны хэлдэг шиг тунган тааруулна гэдэг юмыг айгүй анзаараасай гэж ингээ бодоод байдаг. Хоёлаа сайн нэг юм шинж тэмдгүүд ингээл тийм үед одоо ингэж ажиглагдана ажлын байран дээр хичээл дээр гэл тэглэн шүү дээ. Тэгэхээр ADHD ер нь юм нас хүйсээс хамаарат юм онцлог ялгаатай зүйлс ингээд ер нь байдаггүй. Илэрсэн одоо магадгүй юм онцлогдсон тохиолдлуудын хувьд гэхэд нас хүйстэй холбоотой юм ялгаанууд байдаггүй. За яг хүүсийн хувьд бол аваад үздэг л дээ. Одоо яг ингээд ихэнх хүний ажиглалтаар бол яг судалгаач гэсэн байдаг л дээр дэмддэг те. Эрэгтэй хүүхдэд илүү их байдлаар ажиглагддаг гэдэг. Гэхдээ эрэгтэй хүүхдэд бас нөх хэд хөдөлгөөнтэй байдлаар илүү төлөв ажиглагдаад байдаг. Хөдөлгөөнтэй дээ шүү дээ те. Тэгээд энтэй давхсраад нөх анхаарал нь төлөхгүй байгаа зүйл байдаг. Охтуудын хувьд бол яг эрэгтэй хүүхдүүдийг бодох юм судалгаагаар арай бага байдаг гардаг. Гэхдээ одоо манай дээр ирж байгаа хүүхдүүд ингээ ажиглахаар хөвгүүдийн хувьд бол нөгөө нэг юм хэд хөдөлгөөнтэй байдлын төлхөө ингээ аваад байдаг тийм давмгаалаад байдаг гэсэн үг байна шүү дээ. Охтуудын хувьд нөгөө хэд хөдөлгөөн харагдахгүй байгаа боловч нөгөө анхаарал нь төвлөрөхгүй байгаа процесс ингээ явагддаг гэсэн үг байна. Тэгээд яг бид нар нөгөө хэд хөдөлгөөнт гэдгийг жишээлбэл гарч гүөх те одоо ингээл доктортой сууж чадахгүй ингээл байх одоо өөр сургууль дээр ямар шинж айгүй олон зүйлээр хилдэг боловч жишээлбэл ингээ байнгын ингээл энд тэндэн захнаад байгаа юм шиг мэдрэмж төрөх. Тэ энэ бас байж болно. Тэгэхээр яг би нөгөө ажиллаж байсан хүмүүстэй ингээ анзаараад байхаар яг над дээр бол нөгөө охтуудаас ирж ирсэн. Тэгэнгүүт нөгөө хитрхи босхгүй байгаа ч гэсэн нөгөө энд тэндэн ингээ тэ захнаад байгаа юм шиг мэдрэмж аяг өгдөрдөг. Тэнгүүд нөгөө ерөөс зүгээр сууж чаддаг байсан. Байж байгаа л ингээл одоо энэ үсээ мажих ч юм уу тэ талгоогоо ингээ хөл гараа мажих бүр ингээл явах ч гэдэг юм тэ харгас санал дээр суугаад байдаг. Суугаал нь штэ гэдэг. Гэтэл санал дээр сууж байгаа байдал нь ерөөсөө доктортой биш байдаг гэсэн байгаа нэ. Тэгэхээр яг судалгаагаар бол хөвгүүдэд хүүсийн хувьд бол хөвгүүдэд яг ADHD за ADHD чинь зөвхөн анхаарал дутмагшилтай байж болно. Эсвэл дангаараа хэд хөдөлгөөнтгий илэрж болно тийм үү? Аль нь хосолсон хэлбэрээр илэрж болно. Тэгэхээр хөвгүүдэд бол яг нь охтуудаас арай илүү байдгаа гэдэг судалгаа бол байдаг. Тий. Одоо манай дээр ирж байгаа хүүхдүүдийн ч гэсэн хөвгүүдэнд дийлэнх ирдэг байхгүй юу? Тэгэл маш их хөдөлгөөнтэй хүүхдүүд ирдэг. Ер нь бол тий. Хоёлаа одоо сая өмнө ярьсан зүйлсээ ингээд нэг нэгтгээд тэгээд бас хүмүүст одоо ингээл хүмүүс юу ч болоогүй л ингээл бахт баг айгүй анхааралтай төвлөрч чадахгүй байгаад нь хөдөлгөөнтэйгээ ADHD гэж ороод ирдэг гэж өөртөө унш тавиад ороод ирдэг. Тэгэхээр эннээсээ өмнө магадгүй хүүхдээ яг яаж ажиглах хэрэгтэй юм бэ? Одоо энийг насан туршид маань ч гэсэн сонсож байгаа те. Тэгэхээр тэр хүмүүс маань
бас өөрийгөө хэрвээ ийм шинж тэмдэг байна гэж бодох юм бол за би ADHD магадгүй байна да гэх нэг өөрийгөө чеклэх гэх юм уу. Тим зүйлсийг нь хоёулаа хэлж өгвөл. За яг ADHD буюу анхаарал дутмагших хэд хөдөлгөөнд энэ бол эмгэг гэж яриад байгаа юм л да. Одоо нөгөө хүмүүс эм уугаал зүгээр болчихно. Тэ ингээ ажиллангуу шууд бүр юу чгүй бол ингээ эдгэрчин гэж ойлгоод байдаг. Гэтэл нөгөө энэ маань нөгөө ханиад хүрээд бид нар эм уугаад эдгэрдэгтэй адилхан зүйл биш гэсэн үг байна. Энэ бол одоо бид нар тэр тухайн байгаа асуудлыг нь яах нь сургалт одоо мэрэгжлийн байгууллагын тусламжтайгаар бол багасгах боломжтой. Одоо маш их хөдлөөд байгааг нь одоо хөдөлгөөд гэдэг нь юу гэдэг хичээл сургууль дээр тэ сууж чадахгүй байгаа байдлыг нь арай нь хугацааг нь уртсах суулгадаг болгох гэдэг юм ба тэ анхаарлаа төвлөрөх анхаарлаа хуваарлах чадварыг жоохон сайжруулах юм зүйлүүд л явна. Тэгэхээр яг олон улсын англиар бол эмгэг анхаарал дутмагших хэд хөдөлгөөнд эмгэг гэж ерөнхийдөө үзээд байгаа. Гэхдээ энэ маань яах нь бүр тэнэг мангар гэсэн үг бол биш. Одоо эрдэмтдийн үзэж байгаа энэ хүүхдээ оюухан хэвэн яг нөгөө эдгээр одоо миний дурдах асуудлууд ерөнхийдөө амьдралын асуудал үүсгдэг, ажил амьдрал сурлагт асуудал үүсгээд байна гэдэг зүйлүүд яригддаг. За одоо би болохоор 9 шинж тэмдэг одоо дурдна. Энэ нь юу вэ гэхээр анхаарал одоо төвлөрөхгүй байх, анхаарлын өөрчлөлтийн асуудлууд байна уу гэдэг шинж тэмдгийг хэлээд байгаа. За тэгээ бүгд хамгийн эхлээд юу гэхээр хайхрамжгүй, анзаарахгүй улмаас алдаа гаргаад эхэлждэг. За ямар ч алдаа гаргаж өгч болно шүү дээ ажлын байран дээр ч гэдэг юм уу те. За хоёрдугаарт нь хийх ёстой зүйлдээ анхаарлаа хандуулах бэрхшээлтэй байдаг. За би өнөөдөр энэ төлөвлөгөөг л гаргах ёстой доо. Ингээл оронгууд тэнд байгаа удаа утас руу ч юм уу энд байгаа телевизэрлөө ч юм уу тэнд хүмүүс юм ярингууд очиж ярмаар санагддаг ч гэдэг юм уу те. Ерөөсөн анхаарлаа хандуулах бэрхшээлтэй байдаг гэсэн үг надад. За гуравт нь одоо өөртөө хандаж харилцаж ярилцах үед нь яах нь сонсохгүй байгаа мэт харагддаг босод хүмүүст нь. Сонсоод байгаа юм шиг сонсохгүй байгаа юм шиг харддаг байх нь шүү дээ тий. За дөрөвдүгээрт нь ерөөсөө дүрм зааварчилгаа дахдаггүй. Ялангуяа энэ маань нөгөө нэг хүүхдүүдэд их ажиглагддаг. Багш суугаараа гэхээр суухгүй. За энийг бичээр ихээр бичихгүй тий. Багш руугаа хараар ихээр харахгүй ч гэдэг юм уу тий. Наад захын жишээнүүд шүү дээ тий. Дүрм зааварчилгаа даах байдал ерөөсөө хамгийн түгээмэл байдаг. Энэ зүйл. За тавдугаарт нь ерөөдөө ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахад бэрхшээлтэй байдаг гэсэн үг байна. За магадгүй нөгөө насан турш хүний хувьд бол багаар ажиллагаад бэрхшээлтэй. За одоо жишээлбэл бат гэдэг хүн одоо анхаарал төвлөрдөг ч юм ADHD байлаа гэж бодоход энэ хүнтэй за энэ багаар ажиллаа чи удирдаад яваараа гэх тэр хүнд өөрт нь маш хэцүү байдаг гэсэн үг байна. Алийг хаанаасаа хийх үү, юу гэж хэлэх үү, яаж зохион байгуулах уу гэх энийг хараад тэр төвхтэй байдаг гэсэн үг байна. За удаан хугацааны оюуны хүчин чармаалж шаардсан ажил үйл ажиллагаа хийхэд юм төвхтэй байдаг гэсэн хэцүү. Хүүхдүүдийн хувьд бол гэрийн даалгавар одоо ер нь эцэгчүүд гэрийн даалгавар дээр их заастаа хэцүүдж байна гэж ороод ирдэг байхгүй. Яг энийг л хэлээд байгаа гэсэн юм. Удаан хугацааны оюуны хүчин чармаалж шаардсан ажил хийхэд за ер нь бол ийм зүйлээс зайлсхийгээ дургуутдаг гэсэн байна. Би хийхгүй чадахгүй гэдэг ч гэх юм ийм зүйл. За 7 дугаарт нь эд зүйлсээ байнгын хаж гэдэг. Хүүхдүүдийн хувьд бол одоо ингээл үзгээ хайхаас эхлүүлээд бүх зүйл эхэлнэ. Гэхдээ үзгээ хайх бол хэвэн штэ. Манай үуч гэсэн одоо 1-р анги байхгүй юу? Үзгээ хаяал ир чин ингээл яалаа гэхэд мэдгүй хийсэн штэ гэж ирдэг. Гэтэл энэ хүүхдүүдийн хувьд бол ингээл хайх зүйл нь бүр ингээл томрол байдаг гэсэн байна. Манай дээр бүр ингээд би утсаа аюу олон удаа ингээд сургуулийнхаа 0-д хаячаал гээл гараа явчих. Бүр орой явахдаа сандаг ч гэдэг юм уу те. Энэ байнгын тохиолддог гэдэг юм асан анхаарах нь те. Гих мэтлэн. За тэгээд амархан сатардаг. Юм ярьж байхад л ерөөсөө минут болохгүй өөр зүйл рүү харах ч гэдэг юм уу те. Амархан сатардаг. За 9-дүгээрт нь юу гэхээр өдөр тутмын үйл ажиллагаантай мартамхай байдал ажиглагддаг. Нөгөө нэг онгойч юм шиг байдаг чинь шилээ толгой дээрээ тавьчингуудаа би шилээ яалаа уцаар ярьж байсан те. Миний уцаа нэ дотроос шүү гэл хөөрхөн ханшаа гэдэг. Яг тэрэн шиг ерөнхийдөө байнгын мартамхай байдал юм ажиглагддаг гэсэн үг байна. За энэ бол анхаарал татбагшлах буюу анхаарамжгүй байдлын 9 шинж тэмдэг байгаад байгаа. За тэгэхээр бид нар одоо юуг харах хэрэгтэй ах нь түрүүнд хэлсэн те. Энэ 9 шинж тэмдгээс магадгүй та би энэ анхаарамжгүй байдал аюух байна те. ADHD юу гэж бодож байгаа бол 6 доотлол нь 6 ах нь. За болон түүнээс дээш гэж магадгүй 9 ч гэж болно те. За 6 сар болон түүнээс дээш хугацаагаар илрэх. Тэгээд илрэхтэй таны яах нь ажил амьдрал одоо тий хамт олон ч гэдэг юм гэр бүлийн хүрээнд байнгын асуудлыг одоо дагуулж авах юм бол за би ерөнхийдөө
яг энэ тал бас надад байгаад байна шүү. Анхаарамжгүй байдал надад байгаад байна. Тэгэхээр би мэрэгжлийн хүнд хандах зөв юм байна гэд өөрийгөө яах нь сэтгэл зүйн үнэлгээ тест ч гэдэг юм уу хийлгэхтэй онцлогоо одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд одоо онцлуулах ч гэдэг юм уу тиймэрхүү арга хэмжээг авч болно гэсэн байхаа. За одоо дараагаар нь бүгдээрээ хэд хөдөлгөөнд хэв шинж дээр яриа тэ шинж тэмдэг ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ гэхээр за нэгдүгээрт нь гар хөлөө одоо хөдөлгөж доктортой сууж чаддаггүй. Одоо миний түрүүний нөө хүүхд эмэгтэй хүүхд октентын жишээнээр ярьжтэй ингээл майж ах. За тэгэхээр энэ тэндэн цагтан ч юм шиг тэгээ сууж өрөөсөж чадахгүй. Одоо жишээлбэл манай дээр идэх хүүхдүүд хувьд бол ингээд хөлөө ингээд тавиад ийм сандал дээр суугаад айгу бэрхшээлтэй байдаг гэсэн байна. Тэ ингээл тэр нь бэрхшээлтэй байхаар бид нарт ингээд тухгүй байхаар айгу хэцүү байдаг штэ. Яг тийм байдал үүсдэг гэсэн байна. За хоёрдугаар доктортой суух үед нь дандаа босож авдаг. За энэ бол нөгөө нэг сургууль дээр хүүхдүүдэд маш их ажиглагддаг. Ялангуяа бага ангийнханд маш их ажиглагддаг. Багш хичээл заахад зүгээр босоол ингээл хүүхдүүдийн донд ширээн дундуур гараад эсвэл бүр ангиасаа гараа явах тохиолдол байдаг гэсэн байна. За насан туршдэр яг яаж болох вэ? Босгүй маа гэхэд нөгөө нэг юм одоо тэнд хуралж юм болж байхад доктортой анхаарч чадахгүйгээр ч юм уу уцаа аваад оролдох гэдэг юм уу. Эсвэл ингээл байнгын бал харандаа ингээл зурах ч гэдэг юм уу. Тийм зүйлүүд ажиглагдана. За 3 дугаарт нь доктортой суух үед нь хит их гүйж хараадаг. Ийм зүйл бас жоох ялгаатай байгаа гэдэг гүйж хараадаг. За өсвөр насны болон насны хүрэгчдийн хувьд бол нөгөө нэг юм ингээм сууж чадахгүй байгаа одоо юу хэмдэ байж сууж чадахгүй байгаа мэдрэмжээр илэрхийлэгдэх гэсэн үг. Аюу хэцүү санагдаж эхэлдэг гэсэн үг байна тий. За дөрөвдүгээрх нь чимээгүй юм хийж суух болон тоглоом тоглож ерөөсөж чаддаггүй. Одоо тэгэхээр ихэнх эдээжтэй хүүхдүүдийн хувьд бол найз баг байдаггүй гэсэн үг. Найз байдаггүй. За тавдугаарт нь зүгээр ерөөсөө байж чаддаггүй. Дуусашгүй ирч хүчтэй юм шиг одоо авиралдаг. Энэ хүүхдэд хаанаас нэрч хүчин гэдэг ингэж ундраад байгаа гэл те. Тэнгүүд яг хуу нөгөө жоохон нойрны хувьд бас манай хүүхдүүдээр асуудал байдаг те. Маш оройн унддаг мөрлө маш их хэрцэрчдэг. Тэгвэл өчтөржөнгөө ингээл өмүүлсэн те ингээл айгүй хөдөлцөө сайн ундандаа гэхэд л маш өглөө нэрцэрсэн ингээл ээж байгаа жишээний ч юм уу те ийм байна. За дараа нь хит их ярьдаг. Энд чинь хит хөдөлгөөнд хин шийдэлд орж байгаа байхгүй юу? Байнга яриад байна. Яриалаа. За одоо ингээ болъё доо өнгөт. Би дуусаагүй штэ гэл яриад байдаг ч юм уу те ийм зүйл байна. За долоод нь асуулт дуусахаас өмнө хариултыг шууд хэлчихдэг. За эн чинь ийм байна. Тэр чинь тийм байгаа байхгүй юу гэд. Тэгтээ хариулт бүр нь ерөөсөө оновчтой байж чаддаггүй ч юм уу те ийм зүйлүүд байдаг. За 8-т нь өөрийнхөө ээлжийг хүлээх төр бэрхшээлтэй байдаг. За 2 хүүхдийн дараа даримаа яраараа гэхэд л хоёр хүүхдээ хүлээж чадахгүй бол энэ тентэн цагтнаа хэцүү ярмаар санагдал те ийм байдалтай байдаг гэсэн байна. За дараа нь болохоор 9-т нь бусдын яриа хийж байгаа зүйлсийг ерөөхдөө тасалдаг гэсэн байна. Тасалдаг. Дундуур нь шууд ингээл дайраад орчих. Энэ бол насан туршидэр ч гэсэн ажиглагддаг шүү дээ те. За энэ 9 шинж тэмдэг. Тэгэхээр яг миний нөө түрүүний анхаарлын 9-т адилхан гэсэн байна. 6 болон түүнээс дээш шүү. Ер нь манай тий хугацаа айгүй чухал шүү. Тэгвэл за 6 илэрчлээ. Тэр 6-ны явахтаа энийг сарын дотор илэрсэн байж болно шүү дээ. Тухайн хүний амьдралд юу ч тохиолдсон байж болно уу гашуу тий. Одоо хэцүү бэрхшээлтэй зүйл тохиолдсон байж болно. Гэтэл тэрнээс хараад ер нь би эдээчтэйсэн юм бэ штэ гэж гүгээд ороод ирдэг. Гэтэл энэ хүнд яах нь өмнө нь хизээч юм шинж тэмдэг илэрч байгаагүй. За эсвэл яах нь энэ зүгээр нэг сар илэрчээл цаашдаа ингээд тогтмол хэвэн байгаад байдаг. Тэнгүүд хүн нөгөө юу их хамгийн түрүүнд боддог гэхээр ийм шинж тэмдгүүд хэлэхээр яг ийм өөртөө тохиолж исэн хідэн зүйлүүдэд хамгийн түрүүнд боддөг юм байна. Тэгэл болохгүй зүйлийг өөрийгөө толгойд аваад ичдэг. Би ерөөсөө л эдээчтэй юм байна гэж бодоод эхэлждэг тий. Тэгэхээр энийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ яг манай дээр нөгөө сүүлийн үед хүүхдүүд ингэж ялангуяа өсвөр насныхан маань өөрөө онлайнаар өөрийгөө тестлээд үнэлгээ хийчихэд одоо тест хийчээ тий. Би эдэн штэ тий. Одоо та надаа ингээ эм өгөө. Одоо ерөөсөө эдэн штэ тий болохоо очлаа. Одоо тэгээ түрүүнд хэлжсэн шүү дээ тань. Одоо хүүхдүүд жоок маягаар хүртэлтэй ингээ яриад явж гин гэдэг шиг. Одоо би эдэн шүү дээ. Угаасаа би эдэн шүү дээ юм чи яах юм. Ойлгохгүй байгаа л тэр юм чин гэд ингээ явдаг те. Гэтэл яг онлайнаар өөрийгөө тест хийх нь зөв үү гэдэг дээр бас анхаарах хэрэгтэй байж болно шүү дээ те. Одоо янз бүрийн сайтууд руу ороод энэ шинж тэмдгүүдийг хараад те. Энэ бол мэдээлэл өгч зорилгоо байж болно. Өөрийгөө анхаарчдаар үнэлж болно. Гэхдээ яг энэ би эдэн шүү дээ мөн үү гэдгийг мэржлийн байгууллагад хандаж яг энэ дээрээ тодорхой хариулт авах зөвлөж гэж хэлгээд байна. Магадгүй мөн баах юм бол ямар одоо арга хэмжээ авч иж энэ байдлаа багасгаж болох вэ гэдгийг нь л
одоо мэдэх хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр дуран мэдэж өрөөсөө өөрийгөө үнэлэх, онцлох гэдэг бол хамгийн болохгүй зүйл шүү л гэж ялангуяа өсвөр насныхандаа хэлмээр санагдаж байна тий. Тэгэхээр яг сая таны хэлсэн шинж тэмдгүүдийг сонсохоор ингээд зөвхөн эдийн эждийтэй хүмүүс төвхтөж эхэлтгүй ер нь хүмүүс нэг нийтлэг бас ажиглагддаг зүйлс байгаад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл миний хувьд ч гэсэн ингээд зарим зүйлсийг ингээ мартчихдаг, орхичдаг. Тэгснээ дараа нь юу илээ гартаа уцаа ирсэн уцаа хайгаад ч юм уу те. Эсвэл хэнийг хүн юм ярьж хад дундуур нь тасалдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлуудыг гаргадаг. Гэхдээ үргэлжилдэг хугацааг ингээ бодоод үзэхээр магадгүй заримдаа маш их стресстэй авах үедээ эсвэл ямар нэгэн зүйл маш их хөөрч баярлцсан үедээ ч гэдэг юм ингээд хугацааны хувьд бас юм ялгаатай өөр байгаад байна л та. Тэгэхээр өөрийгөө болон эргэн тойрны хүмүүс маш их сайн ажиглаж анзаарч тэгээд энэ шинж тэмдэг нь хэр удаа үргэлжилж байгаа юм бэ гэдгийг сайн ажиглах хэрэгтэй байна гэдгийг саяны яриан дээрээс ойлголоо. За тэгвэл одоо дараагийн нэг асуулт юу байна вэ гэхээр яг ADHD-ийн шинж тэмдэг илэрсэн эсвэл онцлогдсон юм хүмүүс ямар тусламж дэмжлэг хэрэгтэй юм бэ гэдэг тухай ярилцмаар байна. Одоо танай байгууллагын хувьд ч гэсэн хүүхдүүд дээр хэрэгжүүлдэг юм аргууд байдгаа, хөтөлбөр байдгаа гэдэг ч байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр эдгээр ингээд аргуудыг хэрэгжүүлээд яг бодиттой ямар өөрчлөлтүүд та бүхэнд ажиглагдаж байна вэ? За тийм. Ерөнхийдөө яг хөтэ хүмүүс нөгөө сошиалор онлайнаар бол анхаарал хөгжүүлэх дасгалууд гэх юм бол зөндөө олон дасгал гарч ирнэ. Зөндөө олон дасгал гарч ирнэ. Гэхдээ энэ бол нөгөө нэг би эдиштэй биш стресснээсээ болоод анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх юм бол тэр дасгалуудыг их тул орхноо сайжирна. Жишээлбэл одоо янз янз хүн болгоны онцлог шүү. Одоо жишээлбэл та төрдөг байшин ч гэдэг юм уу те ялгаа олох гэл хүмүүс аюух гаргадаг шүү дээ те. Тэр хүн болгон тохирдог арга биш гэсэн үг байна тийм үү. Тэгэхээр нөгөө нэг энэ юутай одоо анхаарал төвлөрөхгүй байгаа байдал ер нь ихэвчлэн бид нар юутай холбоотой вэ гэхээр нөгөө стресс те өдөр тутмын бидний амьдралтай холбоотой л үйл явц явж штэ те. Тэр эдээжтэйгүй хүмүүсийн хувьд бол өөр тохирсон бүх арга хэмжээг авах нь зөв гэсэн үг байна. Хөдөлгөөн, биеийн амьд буюу хөдөлгөөн хийх. Ялангуяа хөдөлгөөнгүй ямарваа нэгэн зүйл компьютерийн арч юм ширээний арч сууна гэдэг маань яваандаа тэр хүний нөгөө хөдөлгөхгүй байхаар анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурдаг байгаад байгаа. Тэгэхээр ер нь хөдөлгөөн маш чухал байна. За эдээчтэй хүүхдүүдийн хувьд бол манай төвөөс одоо ямар үйл ажиллагаа явуулж байгаа нөхөр бид нар нөгөө Германы хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, Марбургийн сэтгэл зүйн төвийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ маань яг нөгөө нэг анхаарлаа хөгжүүлэх сонирхолтой болон эдээчтэй хүүхдүүдтэй ажилладаг юм хөтөлбөр байгаа даа гэсэн үг байна. Тэгэхээр энэ хөтөлбөр маань яг нөгөө нэг удаадаа бол нэг цагаас цаг 30 минут хичээлдэг. Тэгээ ингээд хүүхдүүдтэй ингээд ажиллаж байгаа нь тоглоомын агаар ажилладаг. Тоглож байгаа боловч хүүхдтэй дандаа цаасан материалаар ажилладаг. Нэг юм арга баг. Одоо яг ингэ тайлбарлахад одоо юу ч хэлэх юм дээ гэж байхгүй тий. Тэгээ ямар ч байсан нэг тийм хөтөлбөрөөр бид бүхэн ажилладаг, олоосоо хэрэгэлдэг. За тэр маань бол нөгөө хүүхдийн анхаарлын хуваарлалт. За би хамгийн түрүүнд хэлжсэн нөгөө эдээчтэй хүүхдүүдийн хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг юу гэхээр зааварчилгаа ерөөсөө дагдаг. Дүрм зааварчилгаа дагдаггүй тий. Гэтэл яг энэ хөтөлбөрөөр явж байгаа хүүхдүүд бол хамгийн түрүүнд дүрм зааварчилгаа дах байдал дээр сургадаг гэсэн үг байна. Тэгэхээр би одоо заавал манай төв дээр яг ирэх нь алавгүй байна. Юу хэлэх гээд байна гэхээр эцэгчүүд маань болон багш нар маань те хүүхдээ яг энэ одоо эдээчтэйч бай, энгийн зүгээр анхаарал төвлөрөхгүй байгаа хүүхдүүдч бай юу чухал вэ гэхээр дүрм зааварчилгаа дах байдалд нь хамгийн түрүүнд ажиллах номер 1 гэж хэлэх гээд байгаа. Тэр хүүхэд зааварчилгаа дагаа сурчих юм бол дараагийн үйл ажиллагаанд бид нар сайжруулах зүйл яв. Дараагийнх нь юу вэ гэхээр нэг алхамд зааварчилгаа байна тий. За магадгүй одоо суугаарай хичээл дээр тий даримаа суугаарай гэж хэлэхэд хүүхэд суудаг болчих юм бол багш руугаа хараарай гэхэд хардаг болчих юм бол гэсэн үг шүү дээ тий. Дараагийн алхам зааварлах нь юу гэхээр за одоо үзгээ аваад бичээрэй. Үзгээ аваад бичээд багшийнхаа ярьж байгааг хараад одоо энийг хийгээрэй гэдэг ч юм уу тий. Нэг дор олон зааварчилгаа ерөөсөө өгч болохгүй л гэсэн үг байна. Тэгэхээр нэг дор яг нэг зааварчилгааг өгнө. Хүүхэд магадгүй тэр нэг өгсөн нэг зааварчилгааг тогтмол сайн биелүүлдэг басны дараагаар 2 алхамд зааварчилгаа өгнө гэсэн үг байна. Тэгэхээр эцэгчүүд түгээмэл одоо ажиглагддаг зүйл юу вэ гэхээр эцэгчүүдтэй. Удирдлагаа аваад унтраачаад агаа уугаад хогоо хаяад гэрийн даалгавар агаад унтаарай гэд бүгдийг хэлдэг шүү дээ тий. Гэтэл ер нь бол энэ эдээчтэй хүүхэд биш бүхэл хүмүүстэй гэсэн үг байна. Эцэгчүүд маань хүүхэдтэй ажиллахдаа хамгийн энгийн ойлгомжтой буюу нэг зүйлийг эхлээд яах нь тухайн хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх хэрэгтэй л гэж хэлгээд байна. Танд хамгийн чухал нь юу вэ? Хүүхд чи өнөөдөр одоо яг одоогийн энэ нэг цагийн хугацаанд хогоо яах нь чухал юм бол миний хогоо хачаарай л гэж хэлнэ.
Тэгхгүйгээр араас нь баахан зүйлийг хэлдэг те. Тэгээ түүнийхээ араас баахан шаардлага тавьдаг бол хизээж таны хүүхдийн анхаарал яг нь төвлөр сайжрахгүй л ахна шүү дээ те. Бүр анхаарлын хуваарлалтанд хүртэл хэцүү болох нь шүү дээ те. Тэгэхээр энэ бол бүхий л хүмүүст хэрэгтэй. Ялангуяа эцэгчүүд маань бол яг энэ хамгийн чухал гэж хэлгээд байгаа. Тий хамгийн суурин л энэ. Тэгээ түүний араас бол бүх зүйл байж болно. Спортоор хичээллүүлэх юм зүйл байж болно гэсэн байна. Тэгвэл одоо эдийн эрчтийн оншийг тавиулчлаа. Тэгвэл хүүхдийг одоо жишээ нь багаас нь одоо эрт үеэс нь эхэлж ажиллах тусмаа үр дүн сайн гарнаа. Эсвэл юм засал хөгжүүлэлт хурдан хийгднэ гэсэн тийм зүйл байдаг уу? Ер нь бол тийм гэсэн байна. Тэгээд яг энэ дээр би түрүүнийг санаа хэллийгээ мартчихаач. Юу вэ гэхээр ер нь бол яг энэ эдийн эрчтийн буюу анхаарал тотмогчлтой байх, тий анхаарлын хайхрамжгүй байх, хэд хөдөлгөөнтэй байдал бага ангийнханд хамгийн их ажиглагддаг нь бүр нүдэн дээр хүмүүсийн нүдэн дээр 1-5 ч юм уу дунд ангийнхан тий. Тэгэнгүүт хүмүүс ингэж яриад байдаг. Насны явах тусмаа ахлах ангируу ч юм уу насанд хүрэх тусмаа байх болчдөг юм билээ штэ гэж яриад байхгүй тий сонсчихсан тий. Гэтэл энэ нөгөө нэг үйлдэл нь арай өөр үйлдэлээр солигдож байгаа гэдгийг л анзаарна гэсэн үг байна шүү дээ тий. Үйлдэл нь одоо босож явдаг хүүхэд байсан бол дунд буюу ахлах ангидаа орохоор босгоо байж болно. Өө энэ сайжирчлаа зүгээр л ингээ явцын дунд сайжирчдаг юм ингээ хаардаг тий. Гэтэл энэ маань магадгүй ангиасаа гарч явдаг байсан бол гарахгүй сууж байгаа ч гэсэн байнгын нэг зүйлийг хийх одоо хичээлдээ анхааралгүй байх, сурлагын хоцрогдол үүсэх тийм асуудал үүсдэг гэсэн үг байна шүү дээ тий. Тэгэхээр энийг ерөөдөө бас анхаарах хэрэгтэй. За тэгээд түрүүний хэлжсэн тий нөгөө арга хэмжээ эрт авах тусмаа хүүхдэд одоо тий илүү үр дүн гарах уу гэдэг нь бол тийм гэж хэлгээд байна. Тэгэхээр би одоо өөрийнхөө ажиллаж байсан жишээн дээр ярих юм бол бүтний хүүхдэд 6 сарын турш ингээд ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүүхэд маань баг ингээд ихэнх манаа дээр ирдэг хүүхдүүд сургуулаас хөөгдөх хэмжээнд ирдэг. Сургууль нь одоо та ингээд хүүхдээ аваа. Эсвэл өөр газар өгөө. Манай сургууль ингээд ажиллаж чадахгүй нэ. Эцэгчүүдээс гомдол ирээд байна гэдэг. Яалтчгүй л тэгин. Тэнгүүд бид нар бусад эцэгчүүдийг бодохоор энэ хүүхдээ хүүгээ явуулчмаар ч юм шиг, энэ хүүхдээ бодохоор сургачмаар ч юм шиг юм зүйл гарна те. Тэнгүүд энэ дээр яалтчгүй мэрэгжлийн үний туслалцаа хэрэгтэй гэсэн үг байна. Тэнгүүд яг бид нар 6 сар ажиллаад яг энэ хөтөлбөрөөр ажиллангууд одоо манай хүүхд маань ингээд дахиж бид нартай ажиллаагүй. Яагаад гэхээр нөгөө хичээлээс гарах одоо хичээл орж явах 40 минутын хугацаанд ангиас гарах нь багассан. Суух хугацаа нь илт манай дээр ингээд 3 сар явангууд хүүхд нь 5 минут сууж чадахгүй байсан бол багаар ингээд 1 минут 2 минутаар ингээд дээшлээл хахиад байдаг гэсэн үг байна. Тэгэхээр мэрэгжлийн байгууллагад ер нь те яг ийм асуудалтай эдийн засгийн хүүхд байх юм бол мэрэгжлийн байгууллагад хандаж хүүхдэд тохирсон арга барилаар одоо ажиллах нь бол хамгийн зөв зүйтэй. Тэгэх юм бол эн чинь нөгөө нэг анхаарлаа ядаж нэг те тухайн багшийн хичээл төвлөрүүлэх дүрм зааварчилгаад авах байдал нь бүр илүү сайжирна л гэсэн үг байна. Тэгэхээр яг мэрэгжлийн тохирсон одоо үйлчлэгээ тусламжаа авч чадах юм бол бодиттой үр дүнгууд бол бүр илэрхийн амьдрал дээр ажиглагдахад гарч чадаад байна шүү дээ. Тий, тэгэхээр нөгөө нэг яг уу ганцхан одоо бас тэр хүүхдтэй мэрэгчлээ ажиллахаас илүү тэгээд эцэг эхийн оролцоо маш чухал байдаг гэсэн байна. Жишээлбэл манай төв дээр явдаг хүүхдүүдийн хувьд ингээд бид нар ажиллаа л байдаг. Эцэг эхийнхээ давхар зөвлөмж өгдөг л дээ. Одоо та гэртээ очиод ингээрэй. Энэ зааварчилгаа ингэж өгөөрэй гэдэг тий. Тэгээ ажиллахгүй байвал хүүхд угаасаа л өөрчлөлт ажиглагдахгүй байгаа нь хаана харагддаг вэ гэхээр ерөөсөө сургуулийн орчинд харагддаг. Эцэг их ажиллаад одоо мэрэгчлүүдийн өгж байгаа зөвлөмжийг дагаал яг ингэ ажиллах юм бол хамгийн их үр дүнгийн хилдэг хүн танаа хүүхд өөрчлөгдөж байна гэдэг хин хилдэг хүн багш байдаг байхгүй юу. Танаа хүүхд маш сайн анхааралтай сууж чадчихна. Өмнөгөө бодвол ингэж юм хүүхдийн би зөвшөөрлгүй гар хүрхээ болчлоо гэдэг ч гэдэг юм үү те. Энэ зүйлийг хилдэг. Тэгэхээр энд ерөөсөө ажиллах хамгийн чухал зүйл нь тууштай ажиллах хүн хинбэ гэхээр л эцэг их асар хамгаалагч нар байгаа даа. Ялангуяа одоо нөгөө нэг аудио оролцоо аягүй чухал байдаг шин. Тийм. Яг сайн аваа зөндөө. Тэгтээ нөгөө нэг ажилласаа түүртэд манай эцэг эхчүүд хүүхдээ ингээ хайчдаг тохиолдол байдаг. Тэгэхээр ерөөсөө л хүүхдээ доктортой юм цаг гаргах. Тэгээ бүтэн өдөржингөө гэж хэлээгүй шүү дээ тий. Нэг 20-30 минут, ялангуяа нэг 10 минут ч юм уу. Яг найдвартай тий энэ чанартай цагийг гаргана гэдэг нь л чухал байгаа. За тэгэхээр хоёлаа сая ингээ ярьсан зүйлс дээрээ одоо үүнд сайн ажиллаад ингээд чадах юм бол мэдээж өөрчлөлт гарах боломжтой гэдэг зүйлийг ярьлаа шүү дээ. Тэгээд бас одоо энэ подкастын маань сонссон хүмүүс одоо нэр анхаарах хэрэгтэй юм биш дээ. За байж би одооноос эхлээд яг юу хийх үү гэд бодож иж магадгүй л дээ. Тэгэхээр та манай үзэг сонсогчдод зориулаад хэрвээ тухайн нэг эцэг их хүүхдтэйгээ ажиллах гэж байгаа бол анхаарлыг нь төвлөрүүлэхэд
одоо чиглэсэн ч юм уу те ямар юм аргуудаар ажиллаж болох юм гэдгийг тэгснээ бас насан туршид ингээд өөр дээрээ би хэрэгжүүлье гэх юм бол үүнд нь бас туслах юм зөвлөмжүүдийг хэлж өгөөч. За тэгээ. За эцэгчүүдийн хувьд бол хамгийн чухал зүйл юу гэхээр хүүхдэд чанартай цаг гаргах бол бүр хамгийн чухал зүйл байгаа даа. Ялангуяа тий магадгүй хүүхэд нь хичээл хийж та одоо эцэгчүүд өнгөж орд тэр хичээлийн би мэддгүү маа тэгээ хайчдгийг гэдэг тий. Мэдгүй ч гэсэн та нөө хүүхдэд шийдвэр гаргах процесс дээр нь одоо шийдвэр гаргалтан дээр нь туслах хэрэгтэй гэсэн үг байна. Одоо ээж нь энийг мэдхгүй нэ танаа үед ингэдэг болцсон байна те. Яаж хийдгийгээд нөх хүүхэд өөрөө шийдвэр гаргаад ингээд тайлбарлаж штэ те. Тэр нь хүртэл нөгөө нэг анхаарал төвлөрөлттэй хүний анхаарал айгуу чухал гэсэн үг байна штэ те. Энэ айгуу чухал байгаа. Мөн дээрээс нөгөө түрүүний миний хэлээд байдаг хүүхэдтэй та ажиллахдаа бол хүүхдийн анхаарлыг сайжруулах гэж бодж л байвал нөгөө нэг алхамд зааварчилгаа гэдэг үл айгуу чухлаа. Нэг дор хизээж хүүхэдтэй олон асуудлыг хэлэхгүй. Тэг ингэж хэлгүүгээр та эхний ээлжинд хурч болох үед бодтой тэр зүйлүүдийг хэлэх хэрэгтэй гэсэн байна. Тэгээд нөгөө алхамд нь зөвөн байна. Түүнийхээ араас нөгөө нэг юм хэрэгжилтийн бүр айгуух шалгаадаг те. Тэгснүүгээ чеклээ явдаг те. Тэрэн дээр хүртэл бас нөгөө нэг тоотой, тоочны те цөөн байх нь чухлаа. Магадгүй тэр цөөн хийдгээ чанартай гэдэг хэлсний дараагаар ашруулах боломжтой гэсэн үг байна шүү дээ тий. За мөн дээрээс нь нөгөө нэг хүүхдийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд одоо энэ гар утас, таблет ч гэдэг юм уу те энийг хэрэглэн дээр нь анхаарах хэрэгтэй. Зөв хэрэглэх нь зөв. Гэхдээ энэ хүүхд нөө хэр удаан давтамжтай хэдэн цагаар сууж байна гэдэг дээр нь жоохон анхаарах хэрэгтэй гэж хэлгээд байгаа. Хитрхи яг энэ асуудалд онтох ч гэдэг юм уу те хитрхи одоо орох юм бол бүр анхаарлын төвлөрөлт байдгай хэцүү л гэсэн үг байх нь л те нөгөө өөрийнхөө хэн чадхаж хүртэл болдог тий хамааралтай болно тэгээ дээрээс нөгөө нэг юм сөрөг зан бол маш их гардаг уур уцаартай одоо сэтгэл хөдлөл буруу илэрхийлэх асуудал гарч ирдэг учраас энэ айгуу чухал. За тэгээ нөгөө нойр энтэй ханы хажуугаар нойр айгуу чухал шүү дээ. Нойр, хооллолт, замун дээрээс нь тухайн хүүхний сэтгэл зүйн эрүүл мэнд маш чухал. Тэгээд тэрнээс гадна биеийн эрүүл мэнд чухал шүү. Тэгэхээр байнгын дасгал хөдөлгөөн бол ер нь чухал. Байгаад одоо ч тархалт гэж яриад нь шүү дээ. Гэтэл яг энтэй холбоотой бас биеийн эрүүл мэнд айгуу чухал байгаад байгаа гэсэн үг байна. За насан туршидтын хувьд бол юу чухал вэ гэхээр хамгийн хэлэх дуртай зүйл маань ер нь төлөвлөх чухал байгаа. Ялангуяа одоо би өөрөө эдээчтэй байна ч юм эсвэл эдээчтэйгээр онцлогдчихсон хүмүүсийн хувьд бол алхам нь хамгийн түрүүлж алхам нь юу гэхээр өөрийнхөө ажлыг төлөвлөх нь аягүй чухал байгаа гэсэн үг байна. Яг хуу толгой дотор процесс явагддаг шүү дээ. За өнөөдөр нэг ийм ажилтгийг хийнэ гэж байдаг. Гэтэл бид нар яг орой болохоор энэ хийгээгүй маань гэдэг юм уу те. Тэгэхээр яг хуу тодорхой хэмжээгээр хийж болох үс бодиттой юм ажлуудаа одоо бичиж тэмдэглэж одоо төлөвлөх нь аягүй чухал гэдэг хэлэх гээд байгаа. Тэгээл түрүүний нөх хүүхдэд өгдөг зөвлөгөөтэй адилхан биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд бол аягүй чухалаа. Тэгэхээр стрессээ би яаж те тайлах уу? За одоо үгүй сэтгэл хөдлөл мэдрэмжээ би яг язуу илэрхий сурах уу гэдэг чинь хүртэл таны анхаарлын өвчлөлтөй холбоотой гэсэн үг байна тий. Тэгэхээр иймэрхүү зүйл яг ингээд сонсгоор их түгээмэл ердийн л нэг байдгал зүйл бүр амар ингээд хаанч байхгүй юм арга зүй байхгүй шүү дээ гэж байхгүй. Тэгээ бидний өдөр хүн болгоны мэдж байгаа зүйлийг гэхдээ бид нар ерөөсөө дадал болгож хөвшүүлээгүй байдаг байхгүй тий. Байн хийх юм бол магадгүй нөгөө энэ анхаарал төвлөрөхгүй байх асуудлууд маань яг нь илүү сайжирнаа гэсэн анхаарал төвлөрөлт хугацаа уртснаа гэсэн үг байна. Анхаарал төвлөр сайжирснараа бидний ажил амьдрал те сурлага бүх зүйл төр гэр бүлийн харилцаанд хүртэл ингээд сайнаар нөлөөлнө. Тийм болохоор дадал болгох нь маш чухалаа л гэдгийг хэлмээр. Тэгээ одоо та ингээд интернетээс сошиалаас суух юм бол аюул олон одоо дасгал тоглоомод гарч ирнэ. Тэрийг хийжсэн ч гэсэн дадал бүх зүйл дадал шүү л гэж хэлмээр байгаа. Тийм. За тэгэхээр өнөөдрийн нөгөө подкастнда таныг ураад одоо ярилцж байгаа миний хувьдаа тавьсан зорилго маань болохоор анхаарал төвлөрөлт болон эдийн эрчтэй хоорондоо яг ямар ялгаатай юм бэ? Үнэхээр ингээ эдийн эрчтэй байх юм бол тэгвэл яах хэрэгтэй? Өөрийгөө тийм юм уу үгүй юм уу гэдгийг нөгөө дураараа онш тавилгүй яаж анзаарах хэрэгтэй юм бэ гэдэг энэ ойлголтуудыг өгье гэж одоо гол зарсан зүйл маань аль тэр таны хувьд одоо ингээ хоёлаа ярилцж байхад за энэ хэсгийг нэг дутуулчлаа дээ эсвэл сонсож байгаа хүмүүс бол энэ мэдээлэл хэрэгтэй байх гэж бодсон тийм зүйл байна уу тэгээд хоёлаа түүнийг яриад подкастаа өндөрлөө тийм ээ тий. За яг түрүүнд дурддагцсан л да ялангуяа нэг өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол дур мэдэж хизээж бити өөрийгөө тий онцлог үнлээрээ л гэж хамгийн дунд хэлмээр байна. Хүүхдүүд эцэгчүүдийн хувьд бол те хүүхдтэй та дадал болгох зүйлийг хэвшүүлэх чанартай цаг
бүтэн өдөр биш шүү. Тэгээ чанартай цаг та эдийн цагт ажилласаа ирж чинь те ирээд яг та хизээ яг хүүхдтэй нэг 10-аас 15 минут чанартай цаг гаргаж чадчихээн. Тэр бол маш чухал. Тэгээ хүүхдийн шийдвэр гаргах одоо та яах нь хүүхдэд оролцуулах нь бас чухал шүү гэдгийг хэлмээр байгаа. Тийм. Бусд нь бол дурцсан ойлгосон байгаа гэж бодож байна гэдэг. Тэгээд подкаста бас урьж оролцуулсан баярлаа. Бас би нөгөө яг зорилгын яг энэ чиний тавьсан зорилгыг бас хүмүүс хэлмээр лээсэн л да. Анхаарал төвлөрөх зүгээр ямар эдийн штийгээсээ энэ хоёр нь ямар ялгаатай гэдэг зүйлийг ялгаж салгаж ойлгох нь аюул чухал байгаа тийм. За тэгэхээр үзэх сонсогчд маань маш үнцэнтэй зөвлөгөөнүүдийг урьд өмнө нь бас сонсож байгаагүй тийм мэдээллүүдээ энэ удаагийн дугаараас маань авсан байх гэж бодож байна. Тэгээд та бүхний бас ажилд томоос том амжилтыг хүсье. Монголд яг энэ чиглэлээр одоо яг миний уулзаад сонсч ирсэн юм хүмүүсээр бол энэ чиглэл яг юм орон зайн одоо дутагдаад байсан. Тэгсэн ернээс эрэлт хэрэгцээ нь маш их өндөр болоод исэн энэ чиглэл байсан. Тэгээд ийм зүйлд ингээд зүрх сэтгэлээ хүүхдэд ажиллаж байгаа хүмүүсээр би нэрээ айгүйх бахархдаг. Яа тэгэхээр тухайн хүнээс өөрөөс нь ч тэр сэтгэлийн хүч, бие махбодын хүч ингээд төсвөр төвчээр гэл бүхий л зүйлсээ ингээд зориулдаг. Тэгээд хүүхдэд ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө тэрэндээ айгүйх ингээд дуртай байдаг. Бараг тэрэндээ ингээд урамшаал улам гоё ингээд болол ирчвчтэй болоод. Тэгээд тэр зүйл надад их гоё юм санагддаг учраас та бүхний ажил ч гэсэн яг энэ сэтгэллээрээ одоо маш сайхан үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд урилга маань хүлээж авч ирсэнд баярлалаа. Ажилтны амжилт хүсье. Баярлалаа. Тархины халаас нэвтрүүлэг подкаст энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Нэвтрүүлгээ подкастаа дуустал нүцэн та бүхэнд баярлалаа. Дараагийн сонирхолтой зочноор утга уулзцгаая. Сэтгэл зүйн олон төрлийн асуудлууд бидний амьдралд өдөр бүр тохиолддог. Хүүхдүүдээ хэн нэгэнтэй харьцуулаад байгаа маань өөрөө нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л да. Яг тийм харьцуулж байна гэдэг чи ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болоо. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээдээ хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал Ямарваа асуудал тулгархад, ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ? Гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовних зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гээд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.